House of the Dragon, Game of Thrones. Энэ бүгдийг бид өнөөдөр дэлхийн хамгийн том уран зөгнөлт ертөнцүүдийн нэг гэдгээр нь мэднэ. Гэтэ энэ бүхний эхлэл нь лууч биш, хаанч биш. Харин Нью Жерсигийн жижигхэн байранд амьдардаг ном худалдаж авахч мөнгөгүй нэгэн жаал хүүгээс эхэлдэг юм. Сайн байна уу? Inside That Pink Brained тавтамарл. Өнөөдрөөс эхлээд бид House of the Dragon, Game of Thrones, A Knight of the Seven Kingdoms гэдэл бүгдийг нь нэг нэгээр нь задлж ярих болно. Гэхдээ Daemon, Rhaenyra ч юм уу эднэрийн тухай ярихаас өмнө хамгийн ихэнд нэг хүнийг ойлгох хэрэгтэй. Тэр бол George R.R. Martin. Яагаад гэвэл Westeros гэдэг ертөнц бол хамгийн түрүүнд түүний толгойд бий болсон. За ингээд хэдүүлээ зохиолчийн хүүхэд нас руу аялцгаая. 1948 онд Америкийн Нью Жерси мужийн Bayonne хотод George Raymond Richard Martin гэдэг нэртэй хүү мэндэлжээ. Түүний гэр бүл нь чинэлэг байгаагүй. Аав нь усан бомбт дээр ачигчаар ажилладаг байсан. Ээж нь бол гэрийн эзэгтэй. Мөнгө нь үргэлжил хөрөлцдөггүй. Тийм болохоор Жоржийн хүүхэд насны аялал гэдэг нь хэдхэн гудамжаар л хязгаарлагддаг байсан. Тэрээр бүр хожим нь нэг нэвтрүүлэгт ярилцлага өгтөө. Тэрний хүүхэд насны ертөнцийн гэвэл гэрээсээ сургууль хүртэлх 5хан гудамжинд л багтдаг байсан гэдгээ ярьдаг. Тэр 5 гудамжнаас цааш тэр зөвхөн номороо л аялдаг байсан. Номоо уншихдаа тэр 5 гудамжаас гараад ертөнц дэлхий ийм л байх таа гэж төсөөлдөг байсан гэсэн үг. Тийм болохоор бодит ертөнцийн жижигхэн байсан ч түүний төсөөллийн ертөнц асар том болж хөгжжээ. Анхны зохиол. Жорж багада үлгэр зохиож эхэлсэн. Гэхдээ зүгээр нэг бичээд орхичдаггүй байлаа. Өөрийнхөө бичсэн аимшигын үлгэрийг хөршийнхөө хүүхдүүдэд хэдхэн центээр зардаг байсан гэж боддоо. Өөрөөр хэлбэл анхны бизнес нь хүртэл түүх зарж мөнгө олдог байсан гэсэн үг. Тэр үеэс л хүмүүсийг өөрийнхөө зохиосон ертөнцид аваачих тун дуртай болсон нэг юм. Комик, sci-fi. Тэр Marvel-ийн комиксуудад бүр донтох шахам дуртай байсан. Stanley, Jack Kirby нарын бүтээлүүдийг уншаад нэг л өдөр би ч гэсэн хүмүүсийг ингэж догдлуулдаг ертөнц бүтээн гэж мөрөөддөг байжээ. Удалгүй Tolkien-ийн The Lord of the Rings-ийг уншжээ. Тэр ном амьдралыг нь зүгээр л өөрчилсөн. Түүний хэлснээр энэ номыг уншаад би ертөнц бүтээх гэдэг ямар агуу зүйл болохыг ойлгосон гэжээ. TV writer. 1970-аад онд Жорж зохиолчийн карьераа эхлүүлсэн. Аимшигын болон шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүлэлгүүдийг бичиж шагнал хүртэж эхэлжээ. Удалгүй Холливуудад телевизийн зохиолч болов. The Twilight Zone, Beauty and the Beast зэрэг цувралууд дээр ажилласан. Анх харахад мөрөөдлийн ажил мэтэл байсан. Гэхдээ түүнд нэг том асуудал байсан. Телевизэд бүх зүйл мөнгөөр хэмжигддэг. Хэрв зохиол дээрээ 100 мянган цэрэг бичвэл продюсер үгүй 100 хүн болгочих гин. Хэрв 5 луу бичвэл нэгийг нь үлдээл гэдэг. Хэрв аврах цайз бичвэл манай төсөв хүрэхгүй гэдэг байсан. Жорж нэг ярилцлагатаа ингэж хэлсэн байдаг. Телевиз миний төсөөлөлд үргэлж хязгаар тавьдаг байсан. Тэгээд нэг шийд гаргасан. Би хинээрч төсвөө хязгаарлуулахгүй гэж. 1991 оны нэг өдөр Жорж компьютерийнхаа өмнө сууж байлаа. Ямар ч төлөвлөгөө байгаагүй. Юу бичхээ ч мэдэхгүй. Зүгээр л нэг дүр түүний санаанд орж иржээ. Цас орж байна. Хитэн хүүхэд эцэг нь тэд өгсөн аврах чоныг олдог. Тэгээд л тэр энэ хэсгийг бичээл өөрөө хүртэл алмаарсан гэдэг. Учир нь энэ түүх хаанаас гараад ирснийг өөрөө ч мэдээгүй. Гэхдээ нэг зүйлийг ойлгосон нь энэ бол миний дараагийн роман юм байна гэд. Тэр мөчид л Westeros төрж эхэлсэн байна. Яагаад Game of Thrones өөр байсан бэ? 1990-ад онд фэнтези зохиолууд ихэвчлэн иймэрхүү л байсан. Тэр нь нэг муухан, нэг сайн баатар, эцэст нь сайн тал нь ялна. Ердөө л ийм л байдаг байсан. Жорж харин энэ дүрмийг эвдэхийг хүссэн. Тэгээд тэр бодсон. Бодит амьдрал гэдэг үлээ. Бодит амьдрал дээр яг ийм болтгоо.
Дайн болоход хамгийн сайн хүн үргэлж амьд үлддэггүй штэ. Хамгийн шудрах хүн хаан болдоггүй. Сайн хүмүүс алдаа гаргадаг, муу хүмүүс ч хайрлаж чаддаг. Тэгээд тэр нэгэн дүрм гаргасан. Хинч үхэж болно. Тэр дүрм нь дэлхийн сая уншигчийг цочирдуулсан. 1996 онд A Game of Thrones анхны ном хэвлэгдэв. Эхэндээ тийм ч том амжилт биш байсан. Харин уншсан хүмүүс нь бүгд нэг ижил зүйлээ ярьж эхэлсэн. Тэр нь ийм фэнтези зохиол өмнө хизээж уншиж байгаагүй гэдэг л үгийг бүх хүмүүс адилхан хэлдэг байсан. Жорж өмнө олон кино компаниас санал авсан. Гэхдээ бүгдд нь татгалзсан. Учир нь Westeros бол зүгээр нэг луу хаадын тухай үлгэр биш байсан. Тэр ертөнцөө буруу хүний гар түхийг огт үсээгүй. Тэгээд нэг өдөр David Benioff, D.B. Weiss хоёр түүнтэй уулзгаар ирсэн. Харин Жорж тэдэнд ямар ч гэрээг, ямар ч нүүр өгсөнгүй. Харин ганцхан асуулт л асуусан. Jon Snow-ийн ээж хинбэ гэдэг асуулт. Тухайн үед энэ асуултын хариултыг зөвхөн Жорж өөрөө л мэддэг байсан. Номонд ч хараахан бичигдэж амжаагүй, фэнүүд ч олон жилийн турш таамагласаар байсан хамгийн том нууц нь тэр байсан. Харин Дэвид Дайн хоёр хэсэг ярилцаад өөрсдийн хариултыг хэлсэн. Жорж тэр даруй юу ч хэлээгүй. Харин дараа нэг ярилцлагадаа тэд зөв таасан гэж товчхон л хариу өгсөн байдаг. Тэр мөчөөс эхлэн Жорж энэ хоёрт Westeros-ыг даатгаж болно гэж шийдсэн юм. Ингээд 2011 онд бидний мэдэх алдарт HBO-ийн Game of Thrones төрсөн билээ. 2011 оны 4-р сарын 17 Game of Thrones телевизээр анх цацагдав. Эхний улирлын дараа л хүмүүсийн зураг жирийн фэнтези зохиол биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Хэдхэн жилийн дотор дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс Ned Stark, Tyrion, Jon Snow, Daenerys-ийн талаар маргаж олон онол твшүүлж дараагийн ангийг нь л хүлээдэг болов. Энэ цуврал телевизийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн драмын бүтээлүүдийн нэг болж дэлхийд даяар хэдэн 10 сая үнж үзэгчтэй болсон. Тэд энэ шоу бол зүгээр л ТV шоу, кино бүтээл бүх энэ ертөнцийг зүгээр л өөрчилсөн гайхалтай бүтээл болсон. Гэтэ Westeros тэнд дуусаагүй. 2022 онд HBO House of the Dragon-ыг гаргаж Targaryen-ийн удмын мөхлийн эхлэлийг өгүүлсэн шин түүхийг эхлүүлсэн. Хүмүүс дахин нэг удаа Westeros руу буцаж ирсэн. Одоо харин дараагийн бүлэг эхлэх гэж байна. George Martin-ы хамгийн хайртай дөрвийн тухай өгүүлэх A Night of the Seven Kingdoms удахгүй үзэгчдэд хүрсэн. Бараг 30 жилийн өмнө бичигдэж эхэлсэн нэгэн зохиол өнөөдөр ч өргөжсөөр л байгаа. Ном болон телевизийн цувралуудыг нийлүүлвэл хэдэн 10 хэлээр орчуулагдаж, олон 10 сая хувь борлогдож, дэлхийн хамгийн том фэнтези ертөнцүүдийн нэг болон хөгжижээ. Гэхдээ Жорж Мартины бүтээсэн энэ ертөнц үнэхээр цоошин санаа байсан гэж үү? Эсвэл бодит түүхээс сэтүүлсэн үү? Яагаад Старкууд Английн язгууртнуудтай төстэй байдаг вэ? Дотракийн үнэхээр монголчуудаас санаа авсан уу? Харин Таргариенуудын ард ямар эзэнт гүрэн байсан бэ? Дараагийн дугаарт Westeros-ийн хамгийн том нууцыг хамтдаа задлацгаая. За энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаарыг бусдаас төрүүлж мэдхийг хүсвэл subscribe дараад хонхон дээрээ дарж идэвхжүүлээрэй. Таалагдсан бол лайк дараарай. Баяртай.